яг хувцсны дизайнер болно гэж ер нь их амар бодчихоо. Шопинг баг гэхгүй. Тууштай байгаас л гэж хүсмээр байна. Айгүй олон хүмүүс шантарчдаг байхгүй юу? Орон нутгаас айгүйх захиалга ирдэг байхгүй юу? Өөртөө тохирсон гоё загваруудыг гаргаж ирдэг. Том үйлдвэрлэлтэй л болохыг хүсэж байна да. Everybody's talking about sex. Everybody's talking about X. Like no one really wants to find a genuine connect. Before they even look at you, they move on to the next. And I know. Сайн байна уу үзэгчдээ, сайхан амарцгаас нөө өглөө хөтөлбөрийн миний өглөө болонд оролцож байгаадаа баяртай байна. Тэгээ өнөөдрийг надтай хамт өнгөрүүлээрэй. Намайг Жавсан Талхар гэдэг. Би хувцас дизайнер мэргэжилтэй. Walking to a party, feeling out of place. Everyone's too cool, everyone's too fake. I try to start a conversation, but I can't seem to relate. Yo, I'm about to get an Uber. 12 онд сургуулаа төгсөөд шинжлэх ухааны технологи дизайны сургуулийн хувцас дизайнерын ангийг төгссөн. Тэгээд Цолоо мөнх гээд дизайнер байдаг. Айгүй алдартай дизайнер. Тэгээд Цолоо мөнх цоологч дээр ажилд анх орж исэн да. Тэгээд цоологч дээр 2 жил гарan ажиллаж байгаад тэгээд нэг дараа нь би нэг үндэсний хувцсны газар ажиллаж исэн. Тэгээд 2 жил үндэсний хувцсны чиглэлээр ажиллаж байгаад яг надаас урдаас ажлын санал ирсэн. Тэгээд Хөх хотод очиж 4 жил ажилласан да. Тэгээд 4 жил ажиллаж байгаа сая 20 оны 1 сарын сүүлээр Монголд ирээд тэгээд одоо өөрийнхөө урлагаа нэгээд ажиллаулаад явж байгаа. Өглөө угаасаа яг 8 цагт ажил эхэлдэг. Тэгээд 8 цагт ажил эхлээд ерөнхийдөө 6 цагт манай ажилч тараад одоо ажилд дуустдаг. Гэхдээ би өөрөө болохоор нэг жоохон илүү цаг сунж ажилладаг байхгүй юу? Тиймэрхүү ерөнхийдөө өдрийн туршвал тэгэл ажил ингээл явагддгаар явагдана. Би бол өөрөө нөгөө эсгүүрээ хийн. Тэгээд манай ойдлчд дээрээс суун. Тэгээд зарим тохиолдолд би өөрөө ойдлтаа дээрээс суунаас байна. Багаасаа жоох юм гарын урттай хүүхэд гэж яддаг шүү дээ. Тэгэл нөө янз бүрийн нөгөө хувц хунрыг ингээл эвдэж мэвдээд янзалчдаг. Эсвэл ингээл өөрөө материал ингээл яаж иж байгаа л ингээл оролтоол ингээл эсгүүр сайн мэдгүй шүү дээ. Тэгтээ ингээл аргалж байгаа л юм болгоод ихийг өмсчдэг гэсэн баггүй. Тэгээд тэгсэн чинь явандаа тэгэл сүүл рүүгээ манай ээж намайг юм хувцсны дизайны мэргэжлэг сонгосон гэсэн чи айгүй баяртай. Тэгээд айгүй дэмжээтэй би өөрөө суралцах явцдаа өөрөө улам мэргэжилтэд дуурлаад тэгэл энэ мэргэжлэрээ тууштай явъя гэдээ айгүй сайн шийдсэн дээ. 1 сараас хойш ингээ ажиллаж байгаад одоо сүүлийн үед бол айгүй сайхан ажил сэргээд ингээд шумандаа айгүй дайггүй орж ирж байгаа. Тэгээд ерөнхийдөө ингээд өөрийн гэсэн нэг юм клиенттай болсон. Тэгээд тэд нар маань ингээ ерөнхийдөө байнга захиалга өгч идэг. Одоо өдөрт 1-2 хүн захиалга өглөө гэхэд тэр нь одоо ганц хувцас биш ч юм уу те. Ядаж дор хаяж нэг 2-3 хувцсны захиалга байнга орж ирж идэг байхгүй юу? Загвар гаргаж байгаа л да. Гаргаж байгаа. Тэгээд би өөрөө тэгтээ яг сая сүүлд бол дандаа үндэсний хувцсны чиглэлээр айгүй олон жил ажилласан. Тэгээд би ер нь үндэсний хувцсныхаа чиглэлээр ингэж амар ажиллах дуртай. Тэгээд үндэсний хувцсыг би одоо ингээд залуучууд одоо ингээд амар сайн өмсдөг байгаасаа гэж хүсдэг. Илүү их юм өөрийнхөө үндэсний юм онцлогийг баг зэрэг ингээд гаргасан илэрхийлсэн. Энэ хувцлогоо илүү төлөвлөгөө ороосаа. Тэгээд энэ ингээд эргээд дэлхийн тавцанд ч үт юм уу те. Ингээд амар сайн ингээд танигдаастай Монгол үндэсний юм чиглэлээр. Манай Монгол улсаас ч гэсэн айгүй олон дизайнерууд айгүй мундаг амжилттай явж байгаа шүү дээ. Тэгээд тэдний үлгэр жишээгээр л бас ингээд хөгжөөл явуулах та. Монгол үндэсний хувцас айгүй гоё юм өнгөлөг янз бүрийн тийм хувцас мөнгө байгаа, хээ хуар байгаа, өөр деталууд байгаа. Эднэрийг ер нь л өөр ингээд дизайнер хүн болгон өөрийн гэсэн нөгөө юм юутай байгаа шүү дээ. Фокустай байгаа шүү. Тэгээд тэр бодлохноор одоо юу гэдэг ондоогоор л илэрхийлэх байх л та. Яагаад хувцас захиалж байгаа юм бэ гэдэг чинь яг өөрийнхөө биедээ маш гоё тааруулахыг нэгдүгээрт зорино. Тэгээ хоёрдугаарт ингээд надтай хамтдаа ингээд би зөвлөгөө өгч чинь те. За танд ийм өнгөө явал зүгээр юм байна те. Танд за хоёлаа загвараа яаж гаргах вэ? Ийм байна тийм ээ. Би өөрөө бас нэг хэдэн загвар гаргацдаг. Тэгээ тэрнийг маань хүмүүс ингээд сонирхоод ирэнгүүт тэрэн дээр нь болохоор би ингээд илүү өшөө зөвлөгөө өгөөд те. Хоёлаа хамтдаа ярилцж байгаа. Тэгээд яг өөртөө тохирсон гоё загваруудыг гаргаж ирдэг. Гоё хувцас хийгээд урлаад тэрнийг өөрийнхөө сэтгэлдээ ингээд туултал хийгээд тэгээ гоё болгоо. Тэгээд гол нь ингээд нөгөө үйлчлүүлэгчтэй одоо би ингээд үгүй штэ. Нөгөө хүн маань миний хувцаар ингээд амар гоё гангараад тэгээ амар сэтгэл хангалуун байх нь надад хамгийн гоё аз жаргалтай.
And I don't wanna listen to the shit you spun. No, I don't want to listen to the shit you spun. Захиалга маань маш гоё таарлаа. Ямар гоё тааруулаад хийчихвэ гэдэг яг тиймэрхүү өгнөд айгүй хэрдэг байхгүй. Тэгээ маш гоё айн таалагдлаа гэд орон нутгаас тиймэрхүү нөгөө нэг надтай гол нь уулзаагүй хүмүүс шүү дээ. Тэгээ шууд ингээд онлайнаар холбогдож байгаа. Тэгээ захиалгаа өгөө тэгээ тэр нь ингээд болцдог. Тэгээ тэр нь ингээд надад баярлалаа гэж тэр бол өстэй амар гоё. Цаг зав их зарцуулагддаг, хүүний хүч хөдөлмөр маш их ордог. Ингээ бүх юм гараар ингэж хийгдэж явдаг учраас тэгээ тийм болохоор энд амар сайн төвчээртэй тууштай байгаастай л гэж хүсмээр байна. Одоо 5 загварын хот байгаа шүү дээ. Тэгээ надад бол яг таалагддаг юм жоохон юу Нью-Йорк стил гэдэг. Тэгээ тэнгууд би ерөнхийдөө яг таалагддаг гэсэн үг. Тэгээд би яг тэрнийгээр ингээд бариад яг тэр Нью-Йоркийг ингээд таасан ингээд яваадсан юм бол байхгүй. Тэгээ яг би бол өөрийнхөө жоохон юугаараа онцлогоо илүү их гаргахыг хичээгээл ажиллаж явж байгаа залуу дизайнер. Загварын жоохон чиг хандлагаа дагалаа. Гэхдээ миний өөрийн юм өнгөнүүд болохоор юм тийм амар тод биш. Жоохон юм нюанс одоо тийм завсрын өнгөнүүдээр хөвчлэн өөрөө би ашиглах дуртай байдаг. Би өөрөө илүү өсөж дэвжихийг хүснэ. Одоо өөрөө би залуу дизайнер хүн дөнгөж салоноо нэгэд удаагүй байгаа. Тэгээд илүү их сайн дахиад одоо 5 жилийн дараа 10 жилийн дараа гэхэд илүү сайн доктор сууршилтай болсон тий. Гадныхаа шиг шууд ингээл материалаа үйлдвэрлээл өөрсдөө юугаараа ингээл гаргах тийм боломж нь амар бага шүү дээ. Өөрсдөө гэсэн материалтай байж чадахгүй. Тэр нь тэгээд бас хоёрдугаарт үнийн хувьд ч гэсэн уртган нэмэгдэх юутай. Тийм амар тийм шууд адилхан одоо юу гэдэг нь хятад улсын ийм юу гарч ирдэг ингээл дундаж хэрэглээний барааны үнэ шүү дээ. Тэрнтэй ингээд чацхад амар хэцүү байхгүй юу? Мэдээж хүртэх нь өндөр бол. Эсрэг тэсрэг өнгөнүүд бол хоорондоо цохирдог. Тэгээ зэрэгэлдээ өнгөнүүд те зэрэгэлдээ өнгөнүүд тоон дээшээ доошоо өнгөнүүд байхгүй юу? Тим өнгөнүүд болохоор хоорондоо бас аюу гоё тохирдог байгаа. Тэгээд ерөнхийдөө эсрэг тэсрэг өнгөн дээр одоо жишээ татаж үзүүлэх юм бол одоо энэ шаргал өнгө энэ одоо энэ шар өнгө чинь дулаан өнгө шүү дээ. Тэнгуут эсрэгээр ихээр одоо энэ хар хөх өнгө хоёр энэ хоёр өнгө жишээ нь амар гоё төгс гоё цогцож харагддаг ч юм уу. Эсвэл дулаан өнгөтэйгөө бас амар тохирохож байна. Одоо энэ жишээ энэ 8 ногоо энэ улаан хүр өнгөтэйгөө бас амар гоё тохирж харагддаг байхгүй. Суур өнгөнүүд амар удаан юу өмсөгдөн. Одоо суур өнгөнүүд тэгэхээр ер нь ойлгомжтой шүү дээ. Хаар улаан, хаар хөх, цагаан, цайвар өнгөнүүдтэй. Энэ өнгөнүүд бол ерөнхийдөө дандаа классик те ингээд дандаа ингээд ямар ч загварын чиг хандлага өөрчлөгдсөн ингээд байж идэг өнгөнүүд байхгүй. Тод өнгөнүүд бол амар юм юугүй штэ. Хувьсантгай. Тэгэл ингээл хурдан солигдоол гэж яддаг шүү дээ. Тэгэл нэг өнөөдөр ингээл амар тод ягаа ногоон гэж хэлсэн бол дараа онд нь ерөөсөө ингээд шал ондоо болчдаг те. Гэтэ одоо ер нь бол сүүлийн чиг хандлага миний бодлоор одоо эргээд 80-аад оны стил рүү яваад орж байгаа. Тэгээд илүү их оверсайз пижак өмсөж дээ те. Өнгөний хувьд ч гэсэн айгүй юм тод өнгийг сонирхож байгаа. Тэгээд ер нь 80-аад он руу орж байгаа учраас ерөнхийдөө бол одоогийн чиг хандлага дээр л их тод өнгөнд угаасаа амар тренд болсон. Хүмүүс ч гэсэн тод өнгөнд амар дуурлаж байна.